Гадаад сүүлийн үед нэмэх 30 хүрээд амар халуун байна шүү дээ. Тэгвэл яг цаг агаартай тохирсон халуухан залуусын хайрын төлөөх тэмцлийг харуулсан Тэнгисийн ирэг дээр 24/7 шоуны 2 дугаар удирдал үзэгчдийн хүртэл болсон билээ. Та нар маань үзэж амжив уу? Амжиг байсан ч зүгээр дээ. Өнөөдөр би та бүхэндээ юу басныг нэгт нэгмөө сайхан яриад өгье заа юу. За ингэж шоур гарцгаая. Гой мэлгэж байгаа учраас дуустал нь үзээрэй. Энэ удирдалд маань 2 шин панелист орж иржээ. Дуучин болдуулан Бүрэ Монголиагийн үүсгэн байгуулагч Цод Гэрэл нар манай эдийн хайрын түүхийг бидэнд тайлбарлаж өгөх нь байна штэ. Хамгийн ихний оролцогч бол Урин буюу Үйл яваалаа. Тэдбэр өдгөө 28 настай график дизайны агентлаг ажиллаулдаг, чөлөө цагаараа модель хийдэг согоо шиг сайхан охин байна. Шоунд үзэл алдах боломж гэж бодоод орсон гэж хэлээ шүү. Өөрийгөө танилцуулахдаа болохоор би их дурламжтай охин гэж танилцуулсан байна. Хайраа хайдаг арал дээр яах юм бол дурламжтай охин гэж байгаа юм шүү. Хамгийн ихний эрэгтэй оролцогч орж ирлээ. Загвар өмсгчээр ажилладаг төгсөө байв. Өөрийгөө танилцуулах би зөв үедээ зөвөн байж чаддаг, таалагддаг бол шууд хэлждэг, бас шууд бүх тактикаа гаргадаг. Олон охинтой харьцаж байсан ч үерхэд байдгүй өдөргээл ер нь жоохон хэлбэр гар гэдэг нь удаа өөрийгөө. Өөлөө дээр маань очиод нэг том юм ярьжсэн чигөөр хөлийг нь өдрүүн чигсэлж харах зориг авсан. Тэнгисийн ирэг дээр маань шүдний дагнд буугаад ирлээ. 29 настай 2 хүүхдийн ээж сингл мам Мичи байлаа. Нүдэрээ ярддаг Мичи эргээс ноёнороотой залууг шүүрж авахар иржээ. Шоуны үеэр оролцогчд маань гадаад орчноос ямар ч мэдээлэл төлөө авдаггүй, бүр уцааж ашигладаггүй. Ийм болохоор энэ удирдалд маань мэдээний хөтлөгчийн албан тушаалтай хасаа гэх залуу оролцохоор болсон байна. Фитнесээр хичээж мичээлдэг залуу маань одоо охин яхахыг үзэгчдэд үзүүлээд өгөх юм байх уу? Суралцаад авъя вэз. За тэр жаах уу дуучин амраа оролцож байгаа юм байна штэ. Амраагийн хувьд сэтгэл зүйн хувьд доктортой хүн сонирхдаг гинэ. Энэ үйлрэлд ч одоо үнэхээр олон төрлийн хүн оролцож байгаа юм байна дөө. IAC, AFC-ийн Тамирчин, Цэтүла буюу AK цэлмэг оролцож байгаа юм байна штэ. Өөрийгөө нэх барьдаггүй ч гинөө Цэтүла маань тэгж байгаад жоохон red flag дөө. Нөгөө хэдлүүгээ очтол Мятар 90 цэлмэг маань одоо охтын анхаарлыг үнэхээр татаж чадчихээнөө. Тэнд бол гэрэлдэж орж ирэл амраатай маань маазраад эхэллээ. Би сакс тоглодог. Гэхдээ сакснатаар заримдаа тоглодог гэж мэгээд одоо юу гэсэн ч үг юмтэй. Гэхдээ эрэгтэй хүнчтэй яг таалагдсан эмэгтэйгээ гэж ингэж маазарч талчгадаг юм дөө. Дараачийн оролцогч орж ирлээ. Сэдисийн 4-р курсын оюутан Тод орж ирлээ. Усан сэлдэг, ууланд гардаг, балетаар хичээлдэг сайхан охин байна. Өөрийгөө галзуурлаад орлуулдаг л гэж. Нөгөө цэлмэгчин бүр Тодыг харжаад амрааг маань мартаад наачлаа ш. 1-р удирдлын бэлгүүний хаалгааг авахар болчонлог Цэги орж ирлээ. Өөрийн хүслээр биш найз нөхдөдөө хүслээр орж ирсэн мэрсэн жоо шахааны л гар юм шүү дээ. Энэ арал дээр нэг биш 2 шүдний дагнд буусан юм байна штэ. Шүдний техникч мэргэжилтэй. Загвар өмсөхгүй яасан ч их загвар өмсөгчөвдөө. Загвар өмсөгч J Park-ийн Филиппинд ч тоглоод амжсан золоо орж ирлээ. Боловсрал карьераа зогшлон авч үздэг золоо маань хайраа олж чадах юм болоо да. Жохон эвгүй харагч. За энэ цэлмэггүйч та орж ирсэн бүх охин руу л хандарчих гээд байх шиг байна да. Жохон шалиг хүүхэмсгэл гараа байх шиг байна да. Эхний дугаарыг сүүлчээр оролцогч Берлиний хонгор орж ирлээ. Чөлөө дуран бүтээлч DJ загвар өмсгчгүй дахиад загвар өмсгч үү? Чанга дуутай олон ажтай хүмүүс дургу гэж байна өө. Арал дээр маань амраагаас өөр чанга дуутай охинч байхгүй л дээ. За ингэж хайрын төлөг уралдаа маань эхлээд залуусаа. Шоуны зүгээс оролцогчдыг нүүр хагаруулахын тулд амталдаг дата тунгаа тоглуулах юм гинэ ч хос хосоороо баг болно. Эрэгтэй сонгож бага бүрдүүлнэ бас хөөрхөн дотносоо давах л боломж юм шиг байна л да. Амтлан гэхэрч юу гэж хийх юм бэ? За. Хамгийн ихний тэмцээний ялагчаар Мичи Цэгэн нарын баг тодров. Харин үүний дараа илүү татансах гээд нэгнийгээрээ болцоонд явж эхэлвэ. Энэ хасаачдаа бүр цоо ширтэн гэж алж гинөө. Цооллоо манай охтдаг одоо. Охтуудыг нэг нэгээр нь гашраачих гээл бала пикап лайнууд яваал. Гү бүр юу гэсэн гэж бодож байна? Юу чиний эсрэлийн чинь хамгийн их хөдлөгдөг зүйл юу вэ? Бала юм шүү дээ. Ч ямар сонин гар вэ? Тэр нь болохоор охтуудад маань азаа үзэж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Дэлгэцийн цанаас үзэж байгаа мань митийн бөхсүртэл улааж ах ч одоо охтууд маань юу мэдэрсэн бол цэгийн харин яг бишгээ нэг юм хатуу хөлдүү гар вэ шүү дээ. Ч одоо булчингаа ярьж гад байна уу яг гад байна. Золоод маань хонгор таалагдаад байгаа юм да. Гэхдээ тэгсэн чинь нөгөө хонгор чи юу гэсэн гэж золоо миний X-ийг санагдуулсан. Гэж авсан. Манай ирчүүдчтэй ийм шижиг юм байхгүй юу? Энэ төгсөө өөрийгөө л бодож явд юм хайш юм ч дээ. Би ямар харагж байсан бэ гэж асууж масуугаад манай залуус бас арай мэдрэмжгүй байна өө. Энийгээ сонсч байна гэдэг чи одоо ер нь бол таны яриа таалагдж байна гэсэн үг ер нь бол ягч биш л дээ. Ийм мэдрэмжгүй бол насаараа сингл явна шүү. Гэхдээ тэгснэ нүдэрээ хүчрхийл үзүүлсэн хасаа ихний шөнө хасагтаад наачнаа. Таны хөөж байна гэж Монкагийн хэлсэн үгээрс бүгд айж байгаа юм ч та. Тойрж явж ангуудаа манай хасааг очоод утгалаа хийжлаа шүү. Яана.
Хоёр дахь өдөр шууд шинэ оролцогч оруулаад ирлээ. Англи хэлний багш өөрийн гэсэн англи хэлний сургалтын төвдөө Диана өөрийгөө сорихоор орж ирлээ. Сингл байгаа шалтгаан шалгуурт нь нийцхэн байхгүй гинэ. Ч одоо яасан шалгуур өндөртэй юм дээ. За тэр жахуу нөгөө хасагцсан хасаагаа эргүүлээд аваад ирлээ. Ч одоо паранк л байсан юм шиг байна. Тэгээ нөгөө хасаач одоо нэвтрүүлгийн зүгээс хасагдаад ухаан орсон байх гэж бодтол хасаад бол бүр сурсан жаахан ч юм алга. Гэхдээ бүр бараг намайг хүчтэй оролцогч байсан болохоор хамгийн ихэнд хасах гэж оролцсон ухааны юм яриад ямар тэнэг гар вэ. Шинэ оролцогчд орж ирэхээр болцдог тул Диана маань харин төгсөө үзүүлсэн дагуул явлаа. Сонголтын хувьд Диана өөрөө солонгос стилтэй болохоор өнгө ижилгээд төгсөө маань сонгогдсон болоо да ч одоо яасан юм. Гэхдээ энэ болзооноос ч одоо энэ хоёр үнэхээр догрохгүй юм байна өө. Дианагийн царайн дээрээс ч одоо гэсэн бодол бүр үнэхээр додарагдчих. Хоёр дахь өдрийн оройн шийтгэлтэй тоглоомод явлаа. Нөгөө 10 жилд байгаа тоглолтог байсан охид хүүгүүд гэх тоглоомын хардкор болгосон юм уу да. Үнсэлцдэг, шимэлцдэг, өстой юм хийдгэл тоглоом гусвал ажиллаа шүү манай гэдэг яас. 3 дугаар ангийн үеэр охтууд хоол гэж өрсөлгөр болсон юм. Ер нь хоол зохицохгүйгүй бол маш чухал та. Ер нь бол эрэгтэй хүнийг одоо ходоодоор найрна гэж ярьдаг да тий. За манай хасаагийн хүүгүүдтэй ярьж байгаа ярианаас нь бол олон нийтэд өрөн миний их шүү л гэж зарлаад байгаа юм шиг. Хүүгүүд бүр хоорондоо бүлэглэл үүсгэж байгаа юм шиг хин хиндэ захиа бицснээ тод болгоо отчих шиг. Тэгээд хин захиа аваагүй вэ гэж мэгээд бүр дундын тактик боловсруулж энэ төр одоо бүгдээрээ ингэж байгаа тэр нь захиа өгөө тэгээд тэр нь чамтай өстө нэр тийм яриад байгаа юм хаашийн баг. За ингээд анхны захианы дараа өрөн хасаа хоёр болцоонд явах боломж гарваа. Ихтэй биш үү те. Энэ хасаараа бүр нэг эзэнгүү тоосоо гусчмаар санагдаад байгаа. Хасаагуучтай арай л бие тоогоод байна уу да гэмээр. Надад хоёр захиа ирсэн гэж мэгээд ер нь анхнаасаа хасагтааж ирж ирэхгүй байсан дээр байсан юм дөө ер нь. Өрөнгийн маань чихэн дээр цэцэг ургуулад ардуур нь балаараа л яваад идэх юм өстө нэрээ. Ер нь тулцсан өөртөө айртай байж байгаа шүү. Тэр нь өөрийгөө л яриад байх юм өстө. Надад хоёр захиа ирсэн чиний нүд анхны нууцхан өрөөний зочид мичи хонгор хоёр байсан гэд боддоо. Гэхдээ жаахан сони юм болсон. Камерын дэвшлэнээс дайжгүй болж өнгөрсөн юм шиг хэрнээ. Маргааш гэхэд мичи хасагдчих байгаа. Хонгорын хувьд бусад оролцогчдтой нь харьцуулахад нэг амар царай булчин болсон юм байхгүй. Тэгсэн хэдий ч гэсэн эмэгтэй оролцогчдод татаж матаад байгаа юм. Хонгороос суралцах зүйл гэх юм бол зөв ярих чадвар, өөрийгөө илэрхийлэх болон харилцааны чадвар нь л бусдыгаа бодвол хамаагүй өндөр байгаад байгаа юм. Тэгэл ерөөдөө бол одоо охтуудыгаа сайхан найраад авчиж байгаа юм шүү дээ. Булчинтай байлаагээд охин ярихгүй. За тэр жахав оролцогчдын дунд хэнийг нь хамгийн их хасахыг хүсэж байгаагаас эхлүүлээд бичих юм байна. Харамсалтайгаар оролцогч цэгийн билаг орхилоо. Цэгийн хувьд хитрхи бие барьсан гэхүүдээ ямар нэгэн ихэлж хөдөлгөөн хийх зүйл байгаагүй. Зүгээр л уул нуруу шиг тогтун байснаасаа болов да. Харамсалтайгаар оролцогч мичи биднийг орхив явлаа. Харин мичигийн хувьд хасан гэж огт бодоогүй хасчлаа шүү. Ёо барьцгүй орж ирж шүү. Оролцогч Диана. Цэгийг дүүж бодож байна. Оролцогч Диана биднийг орхив явлаа. Дианагийн хувьд бас нэг бонд үүсгэсэн эсвэл сэтгэлдэн нийцэн оролцогч байгаагүй болоо да гэмээр. Гэхдээ эхний хаслтын дараа төгсөөгөөч хинч асуугаагүй байхад хинийг хасах талаар бицнээ ярьж бариад наачиж байгаа байхгүй. Диана мичи амраа 3-ыг л бицсэн байна л та. Бүр нэг хинч асуугаагүй байхад чинь хинт ч хамаагүй юм яриад байдаг юм. Төгсөө бол арай л би төвтэй гар байгаад байгаа. Жижигхэн бит юм гэж. Хасны дараа шинэ хүн орж ирэх нь мэдээч. Эхний оролцогч Трей гэж дууддаг. Би 27 настай. Ууланд гардаг хөдөлгөөнтэй найраа сайтай гэж нөө. Бас нэг өөрөө сориод үзье гэж бодоод ер нь шоунд давалцахаар шийдсэн. 5 дугаар анги дээр алдарт жиюн орж ирвэ. Шоу үзээгүй хүмүүс ч мэддэг болчихсон дөө. За энэ шоунд миний төсөөллөөр гоё нэмцгэлтэд өндөр надаас ах залуучууд байгасаа гэж хүсэж байна. Дараагийн шинэ оролцогчоор Монголжонгоо дүрхтэй модель Индра хүрлцэн ирлээ. Өөрийгөө танилцуулж байгаа нь цасан цагаахан юм уу да? Манай модель охтууд өндөр байгаад байдаг. Тэрэнд нь тохирох хүн ганц зэтүүлагаас өөр залуу байна уу да? Ярийн чадвараараа бол хонгор нийцчих байгаа. Тэнгүүд энэ ч одоо болчонтой хэдэн залуу байгаад байдаг. Яанда яа. Ядаж яхад зэтүүлээ бас өөрөө орноо гарнаа. Бараг сүүл рүүгээ гарнаа боллоо. Сүүлийн шинэ оролцогчоор баярын зэхвасан нацаг орж ирвэ. Аагуул царайлаг хөдөлгөөнтэй залуу орж ирлээ дээ. Охтуудын маань хатан нуруу бүр хуглах нь уу яах нь вэ? Эхний сизныг үзчихэд надад айгүй таалагдсан. Тэгээ би нийшээ ороод ер нь надад айгүй тохирох юм шиг санагдсан. Тэгээ би өөртөө санал болгоод ер нь орсон байна. Шоуны дүрмийн дагуу шинэ хід маань хүссэн хүнээс суглаад болзоор руугаа явж байгаа юм чи. Хамгийн ихэнд Трей тодыг суглалаа. Өө шууд ой тэр. Ямар авирж ирдээ. Йоо чи бүр аваад яаш. Ажил руу хийж чаач явж.
Тэгжил нэвтрүүлгийн хамгийн гоё болцооны нэг л явсан юм да. Юу анхны болцоо хүрхрээний дор сэлэн гэдэг ч одоо юу гэсэн үг юм те. Ядж байхад манай хоёрын яриа нийлж байгаа нь гэж өстой нэрээ. Нийлс салаад бууз хоёр юм уу? Хаашаа сүтэ цайтай зөө мөө өстой мэдгүй амар сайн л яриа нийлээд байгаа юм. Энэ хоёроос баг хос төрлөөдөө яг болцооны шоунд орсон юм хойно хоёулаа өөр хүмүүстэй харилцаж үзээд болёо л гэж шийдээд дуусчих. За харин манай нацаг байна шүү дээ. Нацаг харин амрааг маань суглаад аваад явсан. Яана одоо. Аль дээрээс л амрааг караалж явдаг байсан юм бэ. Амраа маань харин нацгийн хажууд өөр байгаад байна уу та. Дараагийн болцоо харин Төгсөө Жиюн хоёрын дунд явлаа. Төгсөө бол өмнөх шигээл хичээгээд байгаа юм шиг хичээхгүй байгаа юм шиг хоёрын хооронд багтах. Энэ үеэр сонгогдоогүй хэд маань харин хоорондоо жанжан болоод байгаа маа. Хонгор одоо золоо руу дайраад байна уу, хандраад байна уу, чичрээд байна уу, золоо хонгор руу дайраад байна уу, эсвэл хоёулаа дуртай байгаад байна уу мэдгүй. Мижиг гэхдээ арай л хурдан мартаад байна уу да гэмээр. Энэ хоёр бас тэгтээ бие биенийгээ шинжтэй л байгаа даа. Гэхдээ хуучин эдийн маань хувьд уран хасаа хоёр бас гайгүй нийлж гээд байгаа юм шиг нийлэхгүй байгаа юм шиг манай хасаа жоох эвгүй хөдөл тэгэл дуустаас. Ирчүүдийнхээ хүчийг сорж үзлээ. Сэлбэг маань хожоод шагналаа золоо зориуллаа. Дараачийн дууны нэр таадаг тэмцээн дээр маань харин нацаг ялж краша дахин болцоонд авч явлаа штэ. Амраа маань бүр нүдэн дээр өөрчлөгдөж байна өө. Эхний үед байсан братан амраа маань систер амраа болоод байна уу гэмээр. Бас ажуугаар нь тэрэй уйлаатай юм яриад суув. Тэрэй өмнө нь уйлаг манаас харж явдаг байсан гэд жоохон найрах галах шүү. Уйлагийн маань араас явна гэж бас жоохон амлалт өгчлөө шүү. Хөгүүд маань ч яах вэ? Зүгээр суулгүй урдаа шинэ хоёр модель охноос суулгачихсан. Бараг ярилцлага аваад байгаа юм уу та? Октодын ярианаас одоогийн хүүхдүүд ямар мундаг юм бэ гэмээр. Эндра маань Цинхуа их сургуульд 2 жил бэлдэж байж тэнцсэн гэж нэвтрүүлгийн зүгээс 2 модель охин нэмж оруулснаа. Урлагийн үзлэг зохиогоод наачнаа. Оролцогч маань өстө үнэхээр хөөрхөн харагдаж байгаа. Бүр яг нэг 4-5 дахь ангийн хүүхдүүч. Яалтчгүй бүгдээр үзүүлэх юмтай байгаа юм. Урлагийн үзлийн ялагчаар хонгор тодорлоо. Уу яалтчгүй ялгаар үзүүлбэр үзүүлсэн л дээ. Та нар маань харин одоо өөртөө арчгүй дөө. Үзэж тунгаах нь одоо би биш. Урлагийн үзлэгийн дараа оролцогчид маань бие биедээ захиа бичвэ. Тодын халуухан бүжиг таалагдсан болов уу да. 2 захиа хүлээн авлаа. Эхнийх нь болзооны эзэн Трэйс. Хоёр дахь нь харин Зэтүлагаас байлаа. Нөгөө Трэйч одоо уйлаараа бичих юм байна да гэж бодож ирсэн чинь харин өөр хүнрүү бичлээ шүү. Сонингаар юм да. Зэтүлагийн захиа гэсэн чинь миний бэби ойрдоо их жаргалтай байгаад байна уу да. Харж л бай. Гэвэ. Ч одоо харамлаач байгаа юм шиг, хатгаадж байгаа юм шиг, мазраадж байгаа юм шиг. Мэдгүй. Захианууд нь ойлгохгүй. Гэхдээ үнэхээр таалагдсан хүн рүүгээ ч бас ийм захиа бичих үү? Манай Зэтүлээ ер нь хүн амьтанд таалж явж гин үү? Ямар тэмцээнд орсон гэдгийг санаж байгаа юм да Зэтүлээ минь. Тэр жаах уу амраа насаг хоёр харин бибиндээ захиа бичжээ. Яг нэг алтан хоёр монита шиг те яасаж хөөрх юмтэй. 7 дахь өдөр эхэлж нийтээрээ 70 хэрэг дээр ирвэ. Сүүлхөөс тоглолоо. Яг уу бүхлээр нь үзвэл сонирхолтой байна лээ. За явсаа. Гой. Тоглоомын дараа Жиюн нацагтай болзоод байж гин. Нацгийн асуултанд хариулж байгаа ч гэж нэг юм тоож байгаа. Ачим алга. Ирэг дээр бас тод Зэтүлээ хоёр яриад сууж байна. Зэтүлээ одоо яагаад ч байгаа үнээсээ яриад байгаа мүү гүм үү? Өөрөө хөдөлгөөн хийхгүй хэрнээ тодыг өөр хүнтэйж болзуулахгүй гэдэг юм уу дөө? Бас нэг өөр газар Индра хасаатай байна. Энэ хасааг харахаар бүр сүүл рүү шижиг үрдэг боллоо. Бүр ерөөсөө таалагдахгүй. Старбай болох хүсэлтэй юм уу хаашаа юм. Энэ хасаа одоо викендийн дуг сонсох багсахмаар. Энэ олон дээдний дунд манай золоо хонгор хоёрын дунд л нэг юм болох гээд байна да. Золоогийн харц үйлдэлээс нь шууд харагдаа. Хонгор золоо руу захиа бицээж. Золоо маань гэхдээ хонгортой яаж харьцгаа маш сайн мэдээд байгаа юм шиг л байна. Хонгор золоо руу захиа бицээж. Харин эсрэг зүг рүү юм яваагүй юм байна уу. Үгүй тэгсэн чи орой нийтдээ бүр ингээд үнсэлцэж долоолцдог хэвээр хардкор тоглоом тоглолцоож байгаа юм. Тэгэл хоорондоо солилцол үнсэлцэл долоогол байд юм байна л шүү дээ ч одоо. Хонгор Жим 2 үнсэлцэн гээл бод энэ ч одоо хоёр эрэгтэй хүн үнсэлцээг нь яамаа да. Хин хинтэй үнсэлцгийг бүхлээр нь үзмээр байвал нэвтрүүлгээ өөртөө үзнэ үү дээ. Одоо ибн та нарт хамгийн сонирхолтой фактуудын л ярив. Энэ шүн хонгор золоо хоёрын нууц хөнгөрөөгөр дуусна. Золоо маань ямарч байсан хонгорт массаж хийсээр тэрвэрлдээ дунтлаа. Хонгор маань ингээд хоёр дахь охинтойгоо хонов. Гэхдээ тэгснэ мичид бүгж өгж байсан бол золоод хөлний зүйлдэг бөө. Ер нь хонгортой хонвол хоосонгүй гэж.
За ангижил тэнгисийн ирэг дээр 24/7 шоуны маань 2 дугаар улирлын эхний 7 анги дууслаа. Энэ хэд маань хоорондоо солилцож үнэлсээр байгаа хин хинтийг үлдэх юм бол доо. За мэдгүй. Гэхдээ ер нь бодоод байхад чинь тэнгисийн ирэг дээр 24/7-гийн 1-р улирлал бүүм авсан штэ. Манай Чинзогийн дурлал фактуудыг сонсомоор их юм бол subscribe дарж манайхыг дэмжээрэй. Дэмжээд ингээд лайк майк өндөр байгаад их юм бол 1-р улирал бүтнээр орох юм болоо мэдгүй. За тэгээд бай. Манай бэлгүү маань энэ маягаар сэйх гэсэн жигга. Ямар амар. Би байрал ямар амар. Яг одоо зогсоо. Ийм заа хэрэггүй. Манай хүн гоё задарч идэ одоо өстой гоё. Энэ ихтэй нөгөө олон тэмцээнд ядагдаж нөгөө хоол моол амрууга хийж дугаар байсныхаа хор шарыг авсан уу? Эцтэй бас нэг хайрлах юм байна. Байхгүй юу?